За аюулгүй гишүүнтэй ерөөхдөө санал давхцж байна доо. Гэхдээ зарим нэг зүйлийг бас хэдүүлээ тодорхой ярих хэрэгтэй болж байна. Ер нь яагаад ийм гомдол гарах боловгүй үзэхээр үндсэндээ шүүгдэгчийг бол цагдаа оройн сонгоно гэдэг асуудал бол ерөөс автоматар юм шиг явж ирсэн. Ерөөсөө хэрэг хэлцлээ, шүүх хуралдаан хоошлоо. За шүүгч тавсан. Цагдаа орой таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлж төсгөө гэл ингээл заачдаг. За энэ сүүлдээ юу болж өөрөө гэхэлэр өмгөөлөгчд ажил гарнаа. Өмгөөлөгч гэдэг чинь өөрөө олон хэрэгтэй, олон төрлийн нийгмийн харилцаанд оролцдог. Өмгөөлөгчдийн сургалт боллоо. Тэгээд би одоо энд оролцож чадахгүй нэг бичих өгөхөөр тэгвэл өмгөөлөгчийг эртэлт гэдэг байдлаар өмгөөлөгч чинь байхгүй бол гэдэг байдлаар цагдаа орчихно. Хойшлуулах хүсэлт гарганаа. За энэ асуудлуудыг тодруулмаар байна шүүгч. Гадуур шалгаж байгаа юм шүү дээ. Тэгвэл яг хорж байгаад хийнэ та нар. Яас их хойшлуулт ингээд цагдаа орчдөг. Энэ болгоныг буруутгах гэхээр нөгөө хууль маань ерөнхий. Анх эхлээд хүний цагдаа орохтоор бол өмгөөлөгч нь гомдол гаргаж байгаа юм, 10 хоноод гомдол гаргаж болж байгаа юм. Одоо манай аюулгүй гишүүн ярьдаг үнэлтэд манай эрүүгийн процесс их том өөрчлөлт хийсэн их хурлаас. Энийхээ дагуу бол анх цагдаа орж байгаа хүний нөхцөл байдал бол ер нь нэлээд сайжирсан. Шүүгдэгчийн хувьд бол асуудал нэлээд зовлонтой байгаа. За дээрэс нь энэ орон нутгийн асуудал байгаа. За давзаалтгчдны шүүх хуралдаанд одоо бүрэлдэхүүн хүрэхгүй гэдэг нэг асуудал байна. Тэгээд аймаг дундуур явна, шүүгчээр бүрэлдэхүүн байхгүй гэдэг ингээд. Тэгэл нөгөө нэг автоматар сунгадаг юм нь үргэлжлээ явцдаг. Тэгээ улсын дээдшүүхээс саяын тэр үндсэн хуулийн цэцгийн маргаан дээр тайлбар өгөхдөө жишээлбэл ингээд тайлбарласан байгаа байхгүй. Шүүхийн практикт шүүгдэгчид цагдаа орох тасан сэргийлэх арга хэмжээг голчлон шүүхийг үл хүндэтгэж хэрэг хян шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, оргон зайлсан, эсвэл оргон зайлахыг завдсан, дахин гэмт хэрэг зөрчил үйлдэлсэн, эсвэл үйлдэж болцсохгүй тухай үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдсон, гэрч хохирогчд хууль бусаар нөлөөлсөн, эсвэл тэдний аюулгүй байдал занал хэлсэн. Шүүгдэгчийн өөрийнх нь аюулгүй байдлыг хамгаалах шаардлага үүссэн зэрэг үндслүүдээр авч байна гэв. Тэгэхдээ энийг хаанч хуульчлаагүй учраас үндсэндээ шүүхтэр нэг юм заншлын хэм хэмжээнд давмгаалаад за ингээд сунгачдын за эсвэл өмгөөлөгч нь оролцохгүй бол ингээд цаашаага ер нь ингээд хорж байгаа турлыг хийлгэнэ. Яасыг хойшлуулдیں۔ Гэдэг ийм асуудал руу яваад байдаг учраас бид бол энэ цэцгийн дүгнэлтийг хүлээж авах нь бол зүйтэй. Хүлээж аваад бид бол яг ажлын хэсэг гаргаж энэ дээр маш сайн ажиллах хэрэгтэй гэдэг нь бол үнэн. За тэгээд дээрэс нь бас нэг зүйлийг бас зориуд тэмдэглэж хэлмээр байгаа. Сүүлийн үед энэ үндсэн хуулийн цэцээс гарч байгаа шийдвэрүүд маш ултай сууртай, дүгнэлттэй энэ үндэслэж байгаа хэсгээ маш нарийн бэлдсэн нэлээд чамбай гарч байгаа. Тэгээд энэ дээр нь бас үндсэн хуулийн цэцгийг бас хаашаалтай байна гэж хэлэх гэсэн. За баярлалаа.